Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эрэг Техасын Хьюстон хотод болжээ. Хьюстон 2.3 сая гаруй буюу Америкийн хамгийн олон хүн амтай дөрөв дэх том хот. Энд НАСА-гийн төв байдаг учраас сансрын хот ч гэж нэрлэдэг юм байна. Энэ хотод шүдний эмчээр ажилладаг Клара гэх эмэгтэй Колумбас гаралтай тэрээр 80-аад оны сүүлээр Америкт иржээ. Оюутан байхдаа Жонд сурч резидент эмчээр ажиллаж байхдаа ур чадвар сайтай гадаад төрхөөрөө хаанч гологдохооргүй. Клара 30 дайдаа Хьюстонд байх нэгэн шүдний эмнэлэгт ажиллаж тэндээ Дэвид гэх эмч залуутай танилцдаг. Дэвид ганц бие аав Хьюстоны их сургуулийг шүдний эмчээр төгссөн энгийн зантай хаяа нэг тоглоом хийдэг гэмгүү царайтай залуу байв. Энэ байдал нь Клара таалагдж бие биендээ татагдаад хурмаа хийн. Ингээд хамтдаа шүдний гажиг заслын эмнэлэг нээж маш олон үйлчлүүлэгчтэй болсон. Ялангуяа жоох хүүхдүүд өдөрт 120 гаруй хүмүүс үйлчлүүлдэг тэр авдаа алтартай шүдний эмнэлэг байсан ч тэдний нэг асуудал нь хүүхдтэй болж чадахгүй байлаа. 6 жилийн турш хүүхдтэй болох гэж оролцсон ч болоогүй. Нас нь явж бууж өгөх гэж байсан ч Дэвид дахиад жоох хичээгээд үзийгээд байнга эмчилгээ хэлгэж эмнэлэг явахт нь хамт байж удаан хугацаанд хичээсний эцэст 1998 онд хөөхөн 2 ихэр хүү төрсөн. Одоо өнөр өтгөн болсон гэр бүл $500,000 буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй харш руу нүүж Клара ихэр хүүхдүүдээ харж завгүй байсан ч шүдний эмчээрээ шаргуу ажиллаж гэрийнхээ ажлыг ч хийдэг байлаа. Дэвидийн охин хичээлдээ үедээ төрсөн ээжийнхээ гэрт байж амралтын өдрүүдээрээ аав дээрээ ирдэг. Клара харин хинч харсан төрсөн охиндоо хандж байгаа юм шиг түүнийг хайрладаг. 2001 оны 100 тэдний ажилуулдаг шүдний эмнэлэгт шинээр ресепшн ажилд ордог бөгөөд түүнийг Гейл гэдэг. 3 хүүхэдтэй ганц бие ээж маш ирж хүчтэй цагаан арьс хар богиностэй Гейл шүдний эмнэлэгт ажилд орохоор болсон. Түүний анхны цалин $1,800 байсан бөгөөд өмнө нь олдог байснаас хамаагүй бага. Хэдий хүүхдүүдийн аав тэтгэмж өгдөгч анжиргааны зардалтаа хүрхгүй цалин байсан ч Гейлд тэр тиймч чухал биш байлаа. Яагад гэвэл шүдний эмч Дэвидийн хайрыг авч ирсэн учраас. Тэдний харилцааг 2002 оны 2 сараас эхэлж мэдсэн. Нэг өдөр Дэвид Гейл өнөөдөр өдрийн хоолой гарч идэхүү гэдэг. Эхнэр нь өдрийн хоолой ганцаараа идэж байхад ажилтнтайгаа гадагшаа гарч хоол иднэ гэдэг. Араар нь биш урдуур нь тавиад байгаа мó ашиг. Мэдээж Кларагийн нүдийг хариулж гарсан бах. Нэг нь 2 болж 2 нь 3 болсоор тэд нэгэн бие болжээ. Байнга ордог буудал нь Кларатай хурмаа хийсэн газар нэдэг. Дараа нь энэ тухай Клара мэдээд маш их гомцсон. Бидний хайр дурлал дурсамжаар дүүрэн газар өөрийг нь хуурсан гэд. Гейлийн хувийн амьдрал жоохон замбраагүй. Тухайн үед 38 настай байсан бөгөөд олон жилийн өмнө нөхөр нь шүүхэд салах өргөдлөө өгтөө эхнэр маань эмэгтэй хүн сонирхдог гэд Гейлийг лесби гэх үндслэлээр салах өргөдлөө өгдөг. Хос нь Гейлийн хамгийн сайн найз Жули. Хоёулаа гэрэлсэн нөхөртэй эмэгтэйчүүдээс нь Жулигийн нөхөрч бас ийм үндслэлээр эхнэрээ шүүхэд өгсөн. Тодорхой нотлох баримт байхгүй ч Гейл нөхрөө архинд донтсон хар тамхины 8-аач ингээд Жулидээ нийлж шудраг бус байна. Тийм зүйл байхгүй гэцгээдэг. 2001 онд Хьюстонд 2 лесби эмэгтэй талаар цуу яриа тархсан нь Гейлийн шүдний эмнэлэгт ажиллахын өмнөхөн юм байна. Тухайн үед алдартай Селли Джесси Рифалийн шоунд хиймэллүүс нүдний шил зүгээд манай нөхрүүд биднийг лесби гэсэн гэж ярилцлага өгдөг. Иймэрхүү шоунд оролцох сэтгэл санааны хувьд хэцүү л юмарий. Гэтэл гэр бүлийнхээ асуудлыг олон нийтэд ярьж нэвтрүүлэгт оролцсон. Энд орж бид нар лесби биш буруу ойлгоод байна гэдгийг залруулах гэж оролцсон баг. Харин тэдний нөхрүүд Хьюстонд алдартай хувийн мөрдөгч Бобыг хөлсөлдөг. Боби 38 ажилтнтай, ажилчтанд цэргээс гаралтай хуулийн мэдлэгтэй мэрэгжлийн хүмүүс байдаг. Хамгийн гол ажил нь нууц амаргуудыг олох, нотлох баримтнууд цуглуулж, гэр бүл цуцлуулах өргөдөл гаргахад давуу талтай болгох. Боби, Гейл, Жули хоёрын нөхрүүдийн хүсэлтээр тэднийг тагнасан ч ямар ч бие махбодын харилцаа байгаагүй. Зүгээр Starbucks дуулзаж, кофе ууж, заримдаа вайн ууж чаталдаг харилцаатай байсан болохоор хоёр нөхөрт нь энэ талаар хэлсэн. Гейлийн нөхөр Стив, Жулигийн нөхөр Чак нарт тэд зүгээр л найзууд юм шиг байна. Лесби лав биш хаа гэхэд нөхрүүд баттай юу. Тэд яа гарахгүй бие биетэйгээ дотн харилцаатай нь ойлгомжтой, байнга тэрвэрлддэг гэхэд Боби эмэгтэйчүүдийн нөхөрлөл эрчүүдийнхаас өөрөө гэд Чак Стив хоёроос харилцаагаа тассан. Гэтэл хэсэг хугацааны дараа Гейл Жули хоёр Бобигийн офис дээр ирж манай нөхрүүд салах хүсэлт гаргасан болохоор тэднийг өөр хүмүүстэй уулзж байгаа үгүйг мэдмээр байна гэд өөрсдийг нь ажиглаж ийснийг ч мэдгүй тусламж гуйж ирсэн. Бобигийн компани тэр ирээрээ л алдартай байсан юм шиг байгаа. Боби аль хэдийнэ нөхрүүдийн хүссэн зүйлийг шалгаж өгөөд ажлаа дуусгасан учраас эхнэрүүдэд туслахаар шийддэг. Гэтэл Жулигийн нөхөр Чак Лаури Вэлс гэх эмэгтэйтэй амралтын өдөр Флорида руу явж аялж заваарсан.
Бобби энийг мэдээд Жулид таны нөхөр Лаури гэх эмэгтэйтэй уулздаг. Тэр эмэгтэй ч бас гэр бүлтэй гэж хэлдэг. Энийг сонссон Гейл Жули хоёрын ам нь ангасан. Тэд бүгдээрээ гэр бүлийн найзууд юм байна. Уг нь эмэгтэйчүүд хоорондоо найзалдаг байсан ч нэг нэгээрээ нөхрүүдээ дуудан хамт үдшилэг хийж аялжгаад ийм юм болжээ. Найз залуугаа эмэгтэй найздаа хизээж битгий танилцуул гэдэг үнний ортой юм шиг байна. Эцэст нь 3 гэр бүл гуруулаас алдаг. Шүүхийн танхимд янз бүрийн зүй зохисгүй үг хэллэг хэлж үүмэн самун гарах нь холгүй. Дараа нь бие биенээ уцаар сүрдүүлж амьдарч исэн гэрийнхэн цонхыг хагалж замраагүй байдал үүссэн. Энэ олгоныг Бобби мөрдөгч хамгийн ойроос ажиглаж бүгдийг нь мэдчихсэн. Энэ салалт дуусны дараа Гейл хосуудын шүдний эмнэлэгт ресепшнээр ажилд оржээ. Тэгвэл Дэвид ямар хүн байсан бол хамт ажилтдаг эм чинь энэ хорвоо дээр хизээч гэр бүлээ хуурахгүй юм бол Дэвид гэж хэлэхэр хэмжээний ёс суртахуунтай хүн гинэ. Клара Дэвид хоёр Христийн шашинд итгэдэг, сүмд бөмбөр тоглож, орой олгон Библи уншихгүй л унтаж чаддгүй тийм залуу байсан. Өмнө нь салж исэн ч тийм том шалтгаан байгаагүй. Тухайн үед их нэртэйгээ эмнэлгийн ажилуулахаас гадна өөр 4 шүдний эмнэлэг ажилчдтай нь худалдаж аваад бизнес эхлүүлээд үнэхээр завгүй байсан ч өөр эмэгтэйтэй уулзах цагаа гаргасан бололтой. Эмнэлгийн бусад ажилчид Гейл Дэвид хоёрыг байнга хоёулахнаа явж байгааг хараад гайхсан ч дараа нь нэг ажилтан Гейлийг захирлыг нь уруу татсан гэдэг. Юу болсон бэ гэвэл Дэвидийн өрөөнд Гейл бичиг баримт өгөхөөр ороод цааснуудаа газар унгаагаад авах үед бүхсөө бараг Дэвидийн нүүрэнд наах шахаж өвөр дээр нь суусан гинэ. Сүүлдээ эмнэлгээр нэг цуурхал тарж ажилтнуудын санаанд зовж Кларад хэлэх ёстой юу үгүй юу гэдгээ ч мэдэхгүй байв. Нэг өдөр Дэвидийн дүү эмнэлэгт камер суулгасан. Араар тавилтыг барьж авах гэж биш, эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчдтэй хэрхэн харилцаж байгааг хянахын тулд камер суйрлуулсан. Ингээд ажилтны санаанд зовж Дэвид Гейл хоёр иймэрхүү байдалтай камерт бичигдчихвийгээд уулзж явах үеэр нь камернуудыг нууцаар унтрааж исэн удаатай. Кларатай удаан харилцаатай дотн байсан бол хэлж болох ч гэсэн Дэвидтэй дотн ажилчид хамаагүй их баттай нотлох баримт бас л байгаагүй. Иймэрхүү байдалтай эхнэрээ ураад 4 сар өнгөрчээ. 2002 оны 7 сард Дэвид Клара хоёр гэр бүлэрээ Ямайка руу аялахаар болж ажилчид ч тэр захирал гэр бүлтэйгээ сайхан цагийг өнгөрөөж Гейлийг мартаад гэр бүлийнхээ харилцааг сэргээгээд ирэх байхаа гэж найдсан. Бүр Дэвидтэй дотн байдаг ажилчид цуглаж хурал хүртэл хийгээд захирлыг буцаж ирэхээр түүнтэй ярилцъя гэж шийдсэн. Дэвидийг буцаад ирэхэд ажилтаас хамгийн дотн нэг нь ирээд "Дэвид, одоо энийгээ болоо. Гэр бүл рүүгээ буцаж оч. Чамаас болоод ажил дээр тухгүй байна" гэхэд Дэвид хүлээн зөвшөөрч "Тийм ээ, би ч гэсэн гэр бүлээсээ салахыг хүсэхгүй байна. Нэг л мэдхэд ийм зүйл болсон. Гэхдээ нэг удаа үнснээс өөр зүйл байхгүй. Би хурдхан шиг зохицуулна" гэдэг. Тухайн үед Клара юу ч мэдээгүй, хэлэх хүн байхгүй болохоор хэрвээ Дэвид энэ үед чимээгүй амаа амьгсан бол ямар үр дүн гарахыг мэдэхгүй ч Дэвид "Би өөрийгөө нууцаар Гейлтэй уулзж ийн" гэж бодтол бүгд мэдсэн байжээ. Энэ зурхлыг Клара мэдэх юм бол юу болох вэ? Ингэж яагаар би өөрөө очиж хэлэх хэрэгтэй гэж бодсон. 7 сарын дундуур ажилдаа явах өмнө өглөөний цагаа уужгаад Дэвид "Клара, намайг уучлаарай. Би чиний араар Гейлтэй явуулсан" гэж хэлдэг. Клара яг толгой руугаа цохиулсан юм шиг болоод ийм ёс суртахуунтай миний нөхөр хизээ хаана гэж бодтол Дэвид бүх зүйлээ ярьж би хурмаа исэн тэр буудалд Гейлтэй тэгсэнгээд бүгдийг нь ярьдаг. Гайхуулаад байгаа юм шиг байгаа. Клара юу хэлхээ мэдэхгүй дэмэл гаран чичирч дэлбэрхийн агуур арай гэж өөрийгөө тайвшруулж гүнзгий амьсгаа аваад "Ойлголоо. Би маргааш Гейлтэй уулзна" гэд маргааш нь ажил дээрээ ирээд Гейлийг дуудаж "Чи халагдсан" гэж хэлдэгч инглээгээд Кларагийн уран гарахгүй нь мэдээж. 2 хоногийн дараа Гейл рүү залгаж "Чи намайг ямар эмэгтэй гэдгийг мэдэхгүй ах шиг байна. Би чамайг ийм зүйл хийсэндээ харамсуулах болно" гэд уцаа таслалаа. Гейл хамгийн сайн найз Жули рүүгээ залгаад Клара намайг ална гэсэн гэж ховлоход Жули 911-т манай найзыг Клара гэх эмэгтэй ална гэж сүрдүүлээд байна гэж мэдэгдүү үгүй юу? Цагдаагаас Кларад дуудлага ирж "Таныг террорист гэдэг нь үнэн үү" гэдэг. Кларагийн дургүй нүрч жинхэнэ террорист чинь Гейл. Би түүнийг сүрдүүлээгүй. Манай нөхрийг ямар хүн болохыг таниулж өгсөнд баярлаа гэж хэлсэн гэдэг. Мэдээж тийм илдэг хэлээгүй л ах. Клара Дэвидийг явуулдаг байсныг мэдснээс хойш ямар ч ухаангүй болж 10 жилийн амьдралаа авчуулдах ёстой юу, болох ёстой юу гэдэг бодлол толгойд нь эргэлдэж тэдний хувьд хамгийн дурсамжтай газар авчираад "Дэвид, тэр эмэгтэйгийн юун тийм сэтгэлийг чинь татсан бэ? Тэр надаас юугаараа илүү юм бэ" гэхэд тэр тарган биш гэв. Клара гүнзгий амьсгаа аваад салфеткэн дээр битсэн. Дараа нь шүүх хурал дээр тэрийг үзүүлжээ. Гейл бит хоёрын ялгаатай тал. Гейл сайхан биетэй гэж бичээд өөр зүйл байгаа юу гэхэд түүнтэй харилцахад тухтай байдаг.
чамтай ярихаар амархан яриа дуусч бас санаачлаггүй гутран байдаг. Харин тэр миний яриаг сайн сонсч мөнгө хэмндэг эмэгтэй гэдэг. Энэ олгоныг Клара бичсэн. Тэрээр би ихрүүдэд тоглоом их авч өгч байшиндаа засвар ихтэй үнэтэй тоосго авсан гих мэт зүйлүүд босцсон. Тэгээд болоогүй Дэвид би гээлтэй унтсан өдөрт дор хаяж 3 удаа гэж хэлдэг. Энийг сонссон бол идэж ууж исэн бүх юмаа толгой дээрээс нь асгаад гарах ёстой байхад өдөрт 3 удаа гэж юу би 2 дахин их байлгах болно гэд хөхний хагалгаа хүртэл хийлгэхээр шийдэж Дэвидээс энэ талаар асуухад үнэхээр жаргалтай байсан гинэ. Клара маргааш нь шүдний эмнэлгийнхээ яг хажууд байх гоо сайхны мэс заслын эмнэлгээс анх удаа зөвлөгөө авч өөгс оруулах болон хөхний хагалгаанд ормоор байна гэд хагалгааны өдрөө тохирч барьцааны мөнгө болох $5,000 буюу 17 сая төгрөг төлсөн. Ингээд болоогүй хувийн дасгалжуулагч хөлсөлж 8 хоногийн дотор 5 кг-асаад илүү секси харагдахаар утаснууд худалдаж авдаг. Бүр шүдний эмчийн ажлаасаа гарч цаашдаа ажил хийхгүй гэр бүлдээ илүү анхаарна гэдэг. Кларагийн толгойд би өөртөө анхаараагүй болохоор нөхөр маань намайг хуурсан гэдг л бодол байсан. Энэ бол ерөөсөө Кларагийн буруу биш. Хэд хоногийн дараа Клара хадам аав ээж, Дэвид, том охин Линдси гээд гэр бүлээ цуглуулж Дэвид буруу зүйл хийснээ бүх гэр бүлийнхээ өмнө хүлээдэг. Харин охин нь би аль хэдийн мэдчихсэн юм аа. Ингэнэ гэж мэдчихсэн гэж дургуутдаг. Кларагийн шарах баг эдгэрч тэд өдрийн хоолой байн хамт иддэг болсныг хараад ажилчид нь ашгүй нэг хэвийн байдалтай орхоно гэж найцсан. Нэг өдөр Дэвид Кларад санал тавьж би чамаас аль биесээр уучлалт гуймаар байна. Ресторан захиалга өгөөд гээлийг дуудаж хамт уучлалт гуйя гэдэг. Дэвидийн зүгээс Клараг эдгэх гэж ийм санаа гаргасан гинэ. Арайч тэ нэрээ ингэж доромжлох гэж. Энэ саналд нь Клара би тэр эмэгтэйтэй ч уулзахыг хүсэхгүй байна гэд татгалзаж болох байсан ч зөвшөөрдөг. Тэгвэл гээлтэй уулзахын тулд Дэвид түүнтэй холбоо ярих шаардлагатай болно. Гэтэл тэд биечлэн уулзахаар цаг товолдог. Зүгээр уцаар яриад мессеж, имэйл бичээд болох байтал яагаад заавал биеэрээ уулзах гэсэн юм бол. Клара ч бас Дэвидэд яагаад заавал уулзах ёстой юм бэ? Уцаар яриад шийдэж болохгүй мүү гэхэд Дэвид иймэрхүү зүйлийг уулзаж ярилцсан дээр байдгаа гэсэн болохоор Клара хамгийн сүүлийн удаа зөвшөөрдөг. Энэ бол 2002 оны 7 сарын 23-ны өдөр байсан. Бүх зүйл ердөө 2-7 хоногийн дотор болсон. Клара зөвшөөрсөн ч санаа зовхон ойлгомжтой. Юу ярих бол би бинээ санаад уулцсан бол яах вэ? Уулзчаад надаас сална гэвэл яах ёстой вэ гэд улмал санаа зовно. Ингээд Клара сэтгүүл эргүүлээ сууж итэл нэг зар анхаарлыг нь татсан. Танд тусламж хэрэгтэй бол бид наруу залгаарай гэсэн Бобигийн ажилуулдаг Blue Moon компани зарав. Клара офис руу очингуудаа шууд гол ярианд орж маргааш манай нөхрийг дагах хүн хэрэгтэй байна. Аль болох ойроос тэднийг юу ярьж байгааг сонсох хэрэгтэй гэдэг. Боби анх өмнөх үйлчлүүлэгчтэй нь холбоотой гэж огт мэдээгүй ч Клара нөхрийнхөө талаар Бобид уйлж бүгдийг нь ярьсан. Тэрээр Бобид би тэр эмэгтэйг лесби найзтайгаа явуулдаг гэж сонссон. Тэд манай нөхрөөс мөнгө салах гэж байгаа. Эмэгтэй хүн сонирхдог мөртлөө манай нөхөртөө зууралдаад байгаа шалтгаан нь мөнгө гэдг нь ойлгомжтой байна гэж ярихад Боби хэн гэдгийг нь мэдсэн. Ингээд Боби дороо ажилтдаг Дюбек гэх ажилтнанд Дэвидийг дагах тушаалыг өгч маргааш нь Дэвидийг ажлаасаа тарах үеэр Дюбек түүнийг дагдаг. Зорилго нь Дэвид Гейл хоёрыг юуны талаар ярихыг сонсох. Клара тэднийг Парис гэх ресторанд уулзах ёстой гэж хэлсэн ч тэд Клара Дэвид хоёрын хурмаа исэн талайн хэрэг дээрх буудлын ресторан руу явдаг. Дюбек тийм ойрхон очиж чадаагүй болохоор ажиглаад сууж идэл тэд хоорондоо ярилцж байгаад Гейл гинэт уурлаж суудлаасаа босоод гадагшаа гардаг. Дэвид ч бас дааж гараад хоорондоо ярилцаж баг зэрэг тайвширсан хоёр буудлын цахилгаан шатаар дээш өсөж өрөөнд ордог. Юу ярьсан талаар тодорхой зүйл байгаагүй ч Гейл найздаа Дэвид уурлаж ийм амархан салж чадахгүй гэж хэлсэн. Харин би чи гэр бүлтэй байж яаж цаашдаа уулзах юм бэ гэж ууралж маргалцсан гинэ. Энэ бол Гейлийн найзынх нь ярьсан зүйл. Дюбек тэднийг буудлын өрөө рүү орохыг хараад нэлээд хугацаа шаардхан дээ. Шүгшүүрт орж хувцаа тайлаад өөр олон зүйл хийх болохоор гэж бодоод машиндаа бүргэр идэнгээ Дэвидийн машиныг харж ив. Тэрээр видео камертай явж исэн. Энийг Клара хүсээгүй ч Боби хүн дагаж явахдаа байнга камера авч яв гэж хэлдэг тул хажуудаа камера тавиад Дэвидийг гарч ирэхээр зургийг нь дарахаар хүлээдэг. Нөгөө талд Клара баахан бодолд орж санаа зовхын хажуугаар уулзаад юу ярих вэ гэд сэтгэл санаанд докторгүйсэн тэрээр эцэст нь охин Линдситэй хамт Авруугаа явцгаая гэд Парис ресторан руу очиход байсангүй. Дараа нь Дэвид Гейлийг байнга дагуулж явж хоол иддэг ресторан руу явсан ч байгаагүй тул Гейлийн ирлүү явсан байх гэж бодоод машин дотроос гараж руу харсан ч Дэвидийн машин байсангүй. Ингээд хаасайгүй явж байгаад орой 8 цаг үед Клара Бобитой холбогдож тэднийг буудалд байгааг мэдээд Линдсийг зорчигчийн судалд суулгаж буудал руу очиод машинаа зогсооход зогсоолт Гейлийн машин тэрнээс арай жоохон зайтай Дэвидийн машин байв.
Кларагийн ууранд хүрч Гейлийн машины арын гэрлийг хагалж ард уртлын шил арчигчийг хуглаад түлхүүрээр машины гадна талыг зурсан. Энэ үед Дюбек Дэвидийн машиныг ажиглаж исэн болохоор тэнд Клараг ирснийг мэдээгүй гинэ. Клара охиндоо буудлын өрөө рүү хамт орцгооё. Чи ч гэсэн сайн нөхөртэй болохын тулд энэ болгоныг харж суралцах хэрэгтэй гэд аваад явдаг. Ингээд буудлын фронт дээр ирээд Дэвид Хэрис гэх хүн одоо айл өрөөнд байна гэж асуудагч буудлаас хувийн мэдээллийн талаар гадны үнд мэдээлэл өгдөггүй. Дээрээс нь Дэвид буудлын өрөө захиалахдаа өөр хүний нэр дээр захиалаа зогсохгүй бэлэн мөнгөөр тооцоогоо ийжээ. Клара эднэрийг яаж өрөөнөөс гаргаж ирэх вэ гэж бодцоод эхрүүдийг өвдсөн эмнэлэг явах хэрэгтэй байна гэвэл гарч ирэх байхаа гэж бодсон. Тухайн үед эхрүүд 4 настай байжээ. Клара Дэвид рүү залгаад аль болох тайвнаар хүүхэд өвдчлөө хурдан ирэх хэрэгтэй байна гэсэн ч гарч ирсэнгүй. Энийний дараа Линдси өрсөл залгаж аав эхрүүд өвдөөд байна эмнэлэг явах хэрэгтэй байна гэхэд Дэвид юу ч олоогүй юм шиг аав нь ресторанд байна гэдэг. Линдси ресторан байгаа мó? Яагаад ингэж амсгаадаад байгаа юм бэ? Та гүйсэн юм уу гэхэд үгүй хурдан уулзалтаа дуусгаад очлоо гэж хэлээд хэдэн минутын дараа 8 цаг 30 минутанд Дэвид Гейл хоёр буудлын цахилгаан шатнаас гар гараасаа хатгаад инээлцээр гарч ирдэг. Энийг харсан Клара тэр дороо гүйжчихэд Гейлийг цочод буудлын үүдний танхимд цохиж хумсаараа майжиж хувцсыг нь уржаа хоронд буудлын ажилчид ойрлж тэр аваар бөө юм болсон. Харин охин Линдси аваа та ямар ичмээр юм бэ? Би таныг үзэн ядж байна. Танд дургу гэж аавыгаа цогцооход Клара Гейлтэй зуралдчихад хажууд нь нэсэн Дэвидийг хүртэл цогтөг. Гейл энэ үеэр яагаа мэдгүй цухтгуу яах вэ гэж бодож итэл Дэвид намуу хоолоогоор бүх зүйл дууссан гэж хэлдэг. Ямар утгаар хэлснийг Кларатай амлсан ёсороо гэр бүлээсээ гадуур харилцаагаа дууслаа гэж хэлж байгаа мó? Эсвэл чипт хоёрын харилцаа дууслаа гэж хэлсэн үү гэдгийг Дэвид л мэдж байгаа. Клара Линдсийг дагуулад машинаас суугаад хөдөлгүүрээ хасааж авах оронд Дэвид Гейл хоёр ч бас машинаас сухаар гадагшаа гарч ирсэн. Гэтэл гэнэт машины хаазлах дуугарч тэр олоос Кларагийн бенз пуужин шиг ирээд Гейлийн машиныг мөргөж дараа нь Дэвидийн машиныг мөргөдөг. Энэ үед Дэвид машиныхаа хажуу зогсож исэн болохоор Кларагийн бензэнд мөргүүлсэн. Мэдээж хүнд бэрцнээс олж орилж чадаагүй. Клара дахиад машинаа хаазалж Гейлийн машины хажуугаар тойрог үүсгэж хэргэлдээд Дэвидийн машин байгаа газар руу явдаг. Үүний дараач зогссонгүй. Энэ бүхэн өрдөөг хэдхэн хормын дотор болсон бөгөөд харж ийсэн хүмүүс 1-2-оор тогтсонгүй. Тухайн үед Дюбек Дэвидийг буудлаас гарч ирж байгааг хараад бичлэгээ хийх гэж камераа гаргаад ээжтэл гинэт Клара Дэвидийг машинаараа мөргөдөг. Дэвидийн хувцсан дээр дугуйны мөр нэг л гарчээ. Тэгэхээр Кларагийн машинд 1 удаа мөргүүлсэн байх магадлал өндөрч гэрчүүдийн хэлснээр Клара Дэвидийг 3-5 удаа үхтэл нь мөргсөн гэдэг. Бичлэгэн дээр Кларагийн машинтайгаа эргэлдэж байгаа л харагдаж байгаа болохоос ш Дэвид тогтхонж байгаагүй. Бас нэг асуудал бол машин дотор ахлах сургуулийн охин Линдси сууж исэн. Ямар амар байсан бол болооч зогсооч гэсэн ч Клара зогсоогүй бөгөөд айсандаа машинаас буух гэж оролцсон ч явж байгаа машин болохоор хаалга нээгдээгүйгээс гадна маш хурдтай явган үний зам цэцгийн талбай дээгүүр явж исэн. Эцэст нь Линдси яг нүднийхээ өмнө аавыгаа машинд дайруулж өгөхийг харжээ. Тэр ч бас Клара аавыг нь 3 удаа мөргсөн гэдэг. Ингээд Клара арай гэж ухаан орж машинаасаа бууж уйлаад Дэвид рүү гүйж очиход тэр аль хэдийн маш их цус алдчихэв. Клара хайрт минь намайг уучлаарай гэж гуйсан ч Дэвид амьсгал хураажээ. Клара тэр дороо баривчлагдаж хэд хоногийн дараа батлан даалтаар гарч шүүх хурлаа хүлээж авах оронд Хьюстонд бөө юм болсон. Тэр авда алдартай шүдний эмнэлгийн эмч машинд дайруулж нас орсон. Хэрэгтэн нь түүний эхнэр. Гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэлтэй хэрэг байсан ч явалддаг хүн нь лесби эмэгтэй. Гэрчүүдээс мэдүүлэг авч нотлох баримтуудыг цуглуулсан бол Блүү Мууны захирал Бобби өөрт нь байгаа камерын бичлэгээ өгөхгүй яах вэ гэж хэсэг бодцоод хүн амны эрх учраас цагдаад өгсөн. Шүүх хурал дараа жилийн 2 сард болж прокурор Клараг анхнаасаа Дэвидийг алах зорилготой машин жолоодсон гэж мэдэгддэг. Буудлын 3 менежер болон тенсний талбай дээр байсан 3 тенсчингээд олон гэрчүүд Кларагийн машин хэд хэдэн удаа Дэвидийн байгаа газар руу тавхиж очсон гэдгийг гэрчилсэн. Гэрчүүдийн Дэвидийг дайрсан гэж хэлсэн тоон өөр. Зарим нь 2 удаа, зарим нь 4 удаа гэдэг. Хамгийн ойроос бүх зүйлийг харж исэн гэрч бол Дэвидийн охин Линдси хэлэхдээ Клара би Дэвидийг дайрч алах болно гэж хашгирсан. Зогсоох гэж оролцсон ч бүр хүчтэй хаазаа гიშгсэн бөгөөд бүх зүйл болоод дуусны дараа машинаасаа бууж Дэвидээс уучлалт гуйж байгаа нь яг л 2 нүртэн шиг харагдсан гэдэг. Харин Кларагийн мэдүүлснээр би үнэхээр галзуурч Дэвидийг машинаараа мөрөх гэж оролцсон ч гимтээх гэж байснаас биш алах бодол огт байгаагүй. Гинэт ухаан ороод харсан чинь Дэвид цуснд будагдсан байхыг хараад машинаасаа буусан.
Нэг л удаа Дэвидийг мөргсөн гэж хэлдэгч машин зогсоолын зам дээр Кларагийн дууны мөр Дэвидийн байсан тэр зүг рүү олон удаа явсан байгааг харуулдагч өөрийгөө хамгаалж алах бодол байгаагүй уурандаа санамсаргүй хийсэн үйлдэл манантай байсан болохоор Дэвид сайн харагдаагүй гэдэг. Харин өмгөөлөгч Боббид байсан бичлэгийг авч задлан шинжилгээ тооцоо хийгээд Клара Дэвидийг нэг удаа мөргсөн гэж мэдэгддэг. Энэ яагаад чухал вэ гэвэл Клара нөхрөө аалсан нь үнэн. Гэхдээ санаатай үйлцсэн хэрэг биш. Дэвидийг биш, Дэвидийн машиныг мөрөх гэжсэн гэх юм бол хэрэг шал өөрөөр эргэж авах ял хүртэл багасна. Прокурор өмгөөллийн тал хоёр маш ширүүн маргалдаж өмгөөлөгч шүүх хурлын үеэр ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн. Хүмүүс хоёр талд хуваагдаж хүн алсан бол шийтгэл авах ёстой гэхэд нөгөө тал нь Кларад ямар хэцүү байсан болоод ийм зүйл хийсэн бол гэцгээдэг. Тэдний дунд Дэвидийн аав ээжч байсан. Бид Кларад маш их хайртай төрсөн охин шигэ боддог гэд өмгөөлөгчийн саналыг дагаж байгаа хэлээд дараа нь өөр нэг ярилцлага өгөхдөө миний хүү гэр бүлийн амьдралдаа маш их мэдлэлтэй алдаа гаргасан гэдэг. 2003 оны 2 сард шүүхийн дүгнэлт гарч Клараг гин буруутай тооцжээ. Зүгээр нэг гин буруутай гэж тооцоогүй. Техаст Satan Passion гэх хууль үүд юм байна. Энэ хуульд очихондоо хэрэг үйлдэх үед л үүссэн хяналтгүй сэтгэл хөдлөлийг шүүх анхаарч үзэж гин буруугийн зэрэг болон ялыг өөрчлөх боломжтой гэсэн үг. Америкийн хэд хэдэн мужид энэ хууль хэрэгждэг бөгөөд тэр дундаа Техаст идэвхтэй хэрэгжүүлдэг юм байна. Клара энэ хуулиар шийтгүүлсэн. Өөрийг нь хуурсан нөхрөөсөө болоод бүхний хаалгаанд орохоор төлөвлөж хувийн насгалжуулагч 1 жилээр нь авч эмэгтэй хүний хувьд өөртөө итгэх итгэлгүй болсон ч гэр бүлээ авч үлдэхийн тулд Дэвидийг хамгийн сүүлийн удаа Гэлтэй уулзахаар явна гэхтэн зөвшөөрч харилцаагаа зохицуулаад иргэсэн ч тэд гар гараасаа хөтлөлцөж инээлдэн буудлын өрөөнөөс гарч ирэхийг харсан. Ямар ч ухаалаггүй машинаараа мөргөхийг хүсв. Клара машинаараа мөргсөн нь үнэн ч яах ч аргагүй үс уур хилэнг харж үзэх хэрэгтэйгээд $10,000 буюу 34 сая төгрөгөөр торгож 20 жилийн хорих ял оноосон. Уг нь хүн амны эрэг хийсэн бол 100 жилийн хорих ял юм уу бүх насаар нь хорих ял авах байсан. Satan Passion гэх хуулиар 2-оос 20 жил хүртэлх ял авах боломжтой байдаг бол Клара хамгийн дээд ял болох 20 жилийн ялыг авчээ. Тэрээр Техасын шоронд хоригдоод 2 жилийн дараа ярилцлага өгч маш их харамсаж байна. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ өмнө гимшиж уучлалт гуймаар байна гэдэг. Эхрүүдийг 4 настай байхад ээж нь шоронд оржээ. Хамгийн аав ээж нь хэрэгтэй насн дээр хоёулаа байхгүй болсон. Мэдээж ийм байдлыг хүсээгүй Клара ярилцлагын үеэр эмэгтэйчүүдэд хандаж хэрвээ нөхрийнхөө араар тавилтаа суулж хэцүү байгаа бол ганцаараа шийдвэр гаргахын оронд гэр бүл найз нөхдөдөө ярилцаж шийдвэр гаргах хэрэгтэй. Гинтийн үйлдэл хийж болохгүй шүү гэдэг. Хүүхдүүдийг Кларагийн найз өсгөж гоод дараа нь хадам аав ээж нь өөрсдөө авчээ. Дэвидийн аав ээж Клараг уучлсан ч Линдсэд хийж чадаагүй. Хариуцлага хүлээх хэрэгтэй гэдэг. Клара шоронд сайн байгаа бөгөөд ажил хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сурах бичгийг сурч байгаа тэрээр шоронд ганц ч дүрм зөрчөөгүй гин. Хөгүүд нь сардаа нэг удаа ээжигээ эргэж ирдэг. Уг нь 10 жил болоод тэнсэн суллагдах боломжтой болдогч байнга татгалцдаг. 2013-2016 онд татгалзаж 2017 онд хөгүүд нь их сургуульд орох тэр үеэр өмгөөлөгч хөгүүдийг дуудан шүүгчд рүү орж 4 настай хүүхдүүд ийм том болсон байна. Тэд аавыгаа ч алдсан, ээжигээ ч алдсан. Энэ хугацаанд хүүхдүүдэд алдсан цаг хугацаагаа нөхөх боломж өгөх хэрэгтэйгээд эцэст нь 2018 оны 5 сард Клара тэнсэн суллагдсан. 15 жилийн дараа 60 настай да. Хүний амьдралыг ийм болцсон самардаг гээл гэж муухай үг юм а. Мэдээж Дэвид уур үрмээр голдоо ортол гомдмоор үйлдэл хийсэн ч хүний амьд хүрнэ гэдэг байж болохгүй зүйл. Ийм хүнтэй зууралдаж амьдралаа оронгоор нь эргүүлж энэ дэлхий дээр ганцхан байгаа өөрийгөө голохын оронд зүгээр салаад явуулсан дээр өөрөөсөө илүү хүнийг хайрлах ийм аюултай. Хэрвээ та энэ эмэгтэйгийн оронд байсан бол яах байсан бэ? Ингээд өнөөдрийн бичлэг маань дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.